Асуудал дээр энэ ямар шийдлийг тооцсон бэ гэдгийг асуу. Яг л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг татврын хөнгөлөлт төс байдаг. Тэгэхээр нөгөө манайх ингэдэг штэ. Чи тэндээс авсан юм чи эндээс давхар авч болохгүй гэдээ хасчдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар зохицуултыг тооцсон гэдэг асуудал. Хоёрдугаарт нь болохоор татврын одоо энэ дүн нь буурахаар хүн амын орлогын албан татвараас хамааралтай төсвийн хөрөнгө оруулалт нь буурах юм бол татврын хөнгөлөлтийн үр өгөөж нь сайн хэрэг боловч нөгөө талдаа тэр мөнгөөр санхүүждэг нийгмийн зорилттой бүлгийн төсөл хөтөлбөрүүд ийм мөнгө зардлыг яаж нөхөх вэ? Тэрийг одоо бууруулахгүй байх, хуучнаас нь тасалдуулахгүй байхын баталгааны талаар ямар тооцоолол хийсэн. Түрүүн гавьяа гишүүн хэлж дээ те бид нар энүүний дараах нийгэм эдийн засгийн үр нөлөөг хэсэг ингэж тооцсон байгаа гэж. Тэр хэсэгт нь одоо яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настан зэрэг зориултад бүлэгт буюу улсад татвар төлдөггүй одоо иргэдэд хүрж байгаа энэ үйлчилгээнүүд төр яг санхүүжилтийг нь бууруулахгүй байх хамгаалалт гэж юм хийсэн үү? Тэн дээр ямар зүйлийг төлөвлөсөн бэ? Тэгээд би бас тодруулна. За би эхлээд зочин танилцуулах. Улсын хурлын гишүүн Ц Сандаг Очрын урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 9-р сургуулийн 1991 оны төгсгчид мөн Сүхбаатар аймгийн Дарган сумын ерөнхий боловсролын сургуулийн 2001 оны төгсгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За, Хасварын гавьяа гишүүн хариулъя. За, энэ хувийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг бид нар хувийн орлогын албантраар бол орлогыг нь бол бүгдийг нь одоо татраас чөлөөлж байгаа. За, цалин үйл ажиллагааны орлого болон бусад бүх төрлийн орлогыг хувийн орлогын татраас чөлөөлж байгаа. За, нөөтийн тухай хуулиар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглэн зориулсан тусгай зориултын хэрэгсэлж байд юм уу, тоноо төхөөрөмж гэдэг юм, авт тээврийн хэрэгсэл бүгдийн нөөтөөс татвараас чөлөөлдөг. За 2025 оны байдлаар 2.5 сая орчим иргэн ямар нэгэн орлого олсон үүнээс 20 мянган одоо хөгжлийн бэрхшээлтэй 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол орлого олсон байна. Бизнес болон бусад төрлийн үйл ажиллагаагаас. За цаашдаа яах вэ гэдэг асуултыг та асууж явах шиг байна. За тэр бол одоо нөгөө энэ жилийн төсөв өргөн баригдахад бид нар бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр анхаарлаа хандуулаад явах хэрэгтэй. Ягаад гэхээр урьдчилаад одоо төсөвтэй холбоотой асуудлыг манай татрын ажлын хэсэг бол шийдэх бол боломж байхгүй. Бид нар бол зөвхөн төсөвд нөгөө үзүүлэх нөлөөлөл хардаг, эзэн засгт үзүүлэх нөлөөлөл хардаг. Тэр тооцоонууд харж байгаа. За, Саранчлан гишүүн тодруулъя. Тийм би улсын төсвийн талаар яриаггүй. Тэгэхээр нөлөөллөө хардаг бол тэр нөлөөлөлт чинь миний асуугаад байгаа зорилтод бүлэгт чиглэсэн олон үйлчлэгээ байгаа штэ. Тэр үйлчилгээний тооцооллыг оруулсан юм уу үгүй юу гэж бодод байна л та. Яагаад гэвэл одоо угаасаа мөнгө байхгүй байна гэд хэрэгждэггүй. Өчнөө төсөл засгийн газар тусгасан хөтөлбөрүүд байгаа байхгүй юу? Одоо мөнгө байхгүй байна гэд хэрэгжих байгаа. Тэгээ одоо байхгүй байгаанууд нь дахиад яг энэ одоо шилжилтээс болоод бүр байхгүй болох юм шүү дээ гэдэг нэг юм болгоомжл байгаа учраас би асуугаад байна шүү дээ. За хоёрдугаар нь та нөөт дээр ярьж байна. Туслах хэрэгсэл, туслах технологийн жагсаалт одоо гэдэг юм Монголд алхал та. Тэгэхээр яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгэлдэг энэ зүйлсүүдээр хөнгөлт байдаг гэж байна. Яг тэрнийхэн жагсаалтыг бас манай татврын албаныхаас мэдээлэл өгөөч. За, татврын албанаас асууж. Та эхлээд хариулчих уу. За, гавьяа гишүүн хариулъя. За, энэ сая өнгөрсөн 3 дахь өдөр ерөнхий сайд бас хэвлэл мэдээлэлээр нөгөө тэтгэврийн бодлого болон халамжийн бодлого болон бусад юмнуудаа бол танилцуулсан. За түүгээр бол одоо нийтдээ 2.2 их 80-аад 2.4 их 80 шахуу төгрөгийг тэр одоо чиглэл рүү нэмж зарцуулах асуудал бол ирсэн байна. За татрын хөнгөлтүүдийг үзүүлснээр бол энэ 2.2 их 80-аад бид нар төсвийн орлогыг алдах боловч гэхдээ яг энэ хэмжээгээр 9 сард улсын төсвийг өргөн барихтаа засгийн газрын бүтэц болон бусад асуудлаар бас хэмнэлтийн асуудлыг ерөнхий сайд бас хэв мэдээлэлээр ярилцлаганд өгсөн байгаа. Тэгэхээр бол одоо бидний нөгөө тэтгэврийн багц хууль, нийгмийн даатгалын багц хууль, энэ халамжийн хууль болон улсын төсвийн хуулиудаа харах хэрэгтэй болно. За миний ойлгож байгаа бол энэ халамжийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэтгэврийн чиглэлээр бол нийтийн 2.4 их 80 гэж санаад байна. 2.4 их 80-ыг нэмж зарцуулахаар одоо
За энэ дэрийн 4-р микрофонд хариулъя. За чимцэр хариулъя. Санамжлалын гишүүний асуултанд хариулъя. Тэр гайлын тариф, гайлын татварын тухай хуулийн дээр бол хөгжлийн бэрхшээлд иргэн зориулсан тусгай зориултын хэрэгсэл хиймэлээд эрэхтэн за ингээд тоногд хөрөмжүүд гэж явчихж байгаа. Тий. Тэгэхээр энэ дээр бол энэ ангиллалдаа орж байгаа бүх төрлийнх нь тоногд хөрөмжүүд бол гайлын бол нотын төсөлчлөлт болцоотой. За мөн нэмэгдсэн үртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувийн орлогын татварууд дээр бол тусгаалсан тийм одоо хөнгөлөлт чөлөөлтүүдийг бол наривчлаад тооцсон байдаг. За Даваахүгийн Пүрэв Даваа гишүүн алга байна. Хүрлбаатрын Баасан жаргал гишүүн асуулт асууя. За би асуултаа ажлын хэсгийн ахлагч болоод бас